Ороймд үзэгчтэй студиэс ярилцах дараагийн зочин бэлэн боллоо. За энэ удаад би бас нэлээд тийм ховор төрлийн хүнтэй ярилцах гэж байна. За ер нь бол одоо энэ Улаанбаатарын сонин гэдэг контентийг үзэж байгаа үзэгчд бол андахгүй нэг зүйлийг мэдж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч асан элбэгд орж за түүний тамгын газрын дараагаар ажиллаж байсан Тунцгийн цагаан март 2013 онд ерөнхийлөгч элбэгд орж Монгол агаарын бохирдол бууруулах чиглэлээр тусалж байсан Солонгос улсын иргэн Үе Дагванд алтны орд хямд өгн хэмээн амлаж олон сая долларыг нь залилжээ. Тэрээр энэ гэмт хэрэгэ төрийн нууцад хамааруулж хуулийн дагуу шалгахыг оролцсон төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлсэн байна. Энэ хэрэг өнөө хүртэл төрийн нууц гэсэн шошгоор нууцлагдж байна. За энэ тал дээр та бас өөрийнхөө одоо тэр хийж хэрэгжүүлсэн төсөл ажлынхаа талаар бидэнд дэлгэрэнгүй хариулт өгөөч. Ямар төсөл байсан юм? 제가 몽골에 들어오게 된 거는 2011년도 가을이었습니다. 2011 онд Монголын эдийн засгийн хөгжлийн яамнаас Солонгос улсын гадаад харилцааны яам руу бичиг явуулсан байдаг. Тэр бичгийн агуулга нь Монгол улсын агаарын бохирдол утааны асуудлыг бууруулахад тусламж хүссэн утгатай байсан. Тухайн үед би Монголын агаарын бохирдлын талаар ямар ч ойлголтгүй байсан. Монголоос ирсэн хүсэлтийн дагуу би анх удаа 2011 оны 11 сард Монголд хөл тавьж байсан юм. Монголд ирээд Улаанбаатар хот болон Монголын хүүхдийн эмнэлгүүдээр явж үзсэн, танилцсан. Тухайн үед агаарын бохирдлын маш их хэмжээнд хүрсэн байсан. Тийм болохоор агаарын бохирдлын улмаас хүүхдийн эмнэлэгт хэвтэх оргүй. Эцэг эхүүд нь хүүхдээ тэврээд шалан дээр сууж байсан. Тиймээс би тухайн үед өөрийн санхүүгийн боломжоор Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд 1 сая $1 шалны халаалтыг хандивлсан юм. Зөвхөн гэр хорооллын айлуудаар тогтохгүй хүүхдийн цэцэрлэгт халаалт байрлуулж Монголтой холбогдсон шалтгаан нь энэ л дээ. Агаарын бохирдол утаатад тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч эхэлж байжээ. Энэ чинь чамгүй олон айл бас утааны голомтод байсан айл өрхүүд бас энэ халаалтын шинэлэг технологид шилжээд үр дүнгууд гараад эхэлж ирсэн. Гэнтхэн Монгол улсын төрийн тэргүүний зүгээс буюу ерөнхийлөгчийн институтээс танд санал ирнэ. Яамн дээр одоо холбогдох салбар яамн дээр нэлээд тийм өргөтгсөн бүрэлдэхүүн таныг хүлээж авахад одоо бүр тодорхой гэлбэл уул уурхай яамн дээр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан гэдэг хүн бичилж ирсэн гэж байна. Цагаан гэдэг хүн ирээд танд санал тавьсан гэдэг. Энэ саналын талаар та бас тодорхой хариулт өгч. Уг нь би Монголд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөрөнгө оруулахаар ирсэн. Гэтэл тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс миний оролцож байгаа төсөлд огт холбогдлоогүй уул уурхайн төсөлд хөрөнгө оруулах санал тавьсан. 10 сая $10 үнэлгээтэй алтны төслийг надад тал үнээр нь буюу 5 сая $10 зарах санал тавьсан. Хачирхалтай нь яг тэр үед ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байсан. Цаг хугацаанд ингэж таарсан юм блэ. Энэ бол зүгээр нэг давхцал биш. Сонгуулийн санхүүжилтээ над шиг хүмүүсээс мэхэлж босгодог арга зал байсан юм блэ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан сонгуульд санхүүжилт хэрэгтэй гэд надаас $700,000 улс төрийн мөнгө гэж авсан. Би ерөнхийлөгчийн тамгын газрын санал болгосон компанид 4 сая $10 хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч энэ нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн лиценз байсан. Өөрөөр хэлбэл тэнд ямар ч бодит алтны орд байгаагүй. Уул уурхайн яамнаас танилцуулсан бичиг баримтууд бүгд хуурамч байсан. Ийм учраас тухайн үеийн ерөнхийлөгч болон тамгын газрын дарга цагааныг Монгол улсын прокурорт мэдэгдэж гомдол гаргасан. Та маш тодорхой санал ирж байна. Ийм нөөцтэй хэдэн сая одоо эрдэс баялагын ийм нөөцтэй ийм ордыг танд ийм хөнгөлөлтөд үнээр авах санал одоо тавьж гинэ гэхэр ч одоо таны хувьд эргэлзэхгүй. Тэгэд ерөнхийлөгчийн институт учраас одоо хулигдчихвэ гэдэг бодлол тухайн үед төрөөгүй байх л та. Тэгээ яваад
дараа нь одоо өрөм тавиад үтсэн. Үнэхээр юу ч байхгүй юм шороо. За ингээд хохирлоо гэдэг асуудлаа ярьсан. Холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Монгол улсын одоо бүх чиглэлийн байгууллагуудад өргөдлөө бичээд очихоор хүлээж авдаг газар байхгүй. Яг энэ нөхцөл байдал дээр арга мухардаад явж байхад таныг нутаг буцаах, албадан буцаах шийдвэр гарна. За ингээд нутагтаа очиод би одоо холбогдох өөрийнхөө улсаас эрх зүйн тусалцаа авъя. Солонгосын хууль чимгүүлэгчдөөс зөвлөгөө авъя. Тэгээд ирээд одоо энэ хохирсон нэхэмжлэлээ мөнгө авъя гэдгсэн чинь Солонгост очихоор хилээ өргөх тавьчихна. Монгол руу орж иж чадхаа болдог. Тэгээ энэ бол юуг харуулж ийм хэр ерөөсөө тань дээр хэрэгжсэн технологи гэхээс илүү тухайн үед явж исэн үндсэндээ баг төрийн өндөр удирдах албан тушаалтнуудын сүлжээгээр хийж исэн ийм бүлэглэлийн шинж чанартай хэрэг бол авчиж байгаа юм л да. Энэ дээр та ямар байр суурьтай байд юм бэ? 한국에서 тухайн үед Солонгост элчин сайдаар сууж байсан хүн Монгол тагнуулын даргаар томилогдсон байсан. Тагнуулын ерөнхий газрын даргад болон Түмэ гэдэг хүнд гомдлоо би бичгээр өгсөн. Миний хөрөнгө оруулсан 4 сая $4 залилсан тухайн үеийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, дипломатууд, авилгалтай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газрын дарга гэдэг бүгд холбоо хамааралтай нэг зорилготой байсныг би хожим ойлгосон. Гэтэл яг энэ үед тамгын газрын дарга цагаан дахиад залилангийн хэрэг хийх зорилгоор надтай адил Солонгос бизнес эрхлэгч эмэгтэйгээс $30 сая залилахаар завдаж байсан. Энийг би мэдээд тэр эмэгтэйд өөрийнхөө хэрхэн хохирсон тухай сануул зогсоосон. Надад алтны орд газар өгнө гэж байсан. Харин тэр эмэгтэйд зэсийн орд газар өгнө гэж залилсан байсан. Тухайн үед би хохирсон хэрэгээ шалгуулахаар авилгалтай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Гэтэл ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон бусад албан тушаалтнаас мэдүүлэг огт аваагүй нь хачирхалтай. Харин ч надаас гомдол болон нотлох баримтыг хүнд өгсөн. Бас өөр ямар хүмүүс миний цуглуулсан нотлох баримтыг харсан тухай асууж шалгаагаад байсан. Надаас мэдүүлэг авахтан Монголын тагнуулын албаны 200 гаруй ажилтны зургийг бас Сөүлд ажиллаж байгаа тагнуулын ажилтнуудын бичлэн таниулах ажил хийсэн. Эдгээр хүмүүсээс яг хэнд нотлох баримт үзүүлсэн гэдгийг асууж байсан нь хэргийг шалгах үндсэн ажлаа хийлгүй миний гомдлыг хүлээж авсан тагнуулын ажилтныг барьж хорих байсныг би мэдсэн. Хууль хяналтын бүх байгууллагуудад би өргөдлөө өгсөн. Хүлээж аваагүй штэ танах гэд. Сүүлд нь миний өргөдлийг ганц газар хүлээгээд авсан чинь хүлээж авсан газрын өргөдөл хүлээж авсан хүнийг авчиад хилмигдүүлээ шоронд хийцэн байсан та нар. Тэгэхээр одоо үнэхээр итгэх итгэл танаа улсад эрх зүй ардчлалгаа гэж ингэж хэлээд штэ. Тэрийг би бас сүүлд олж мэдсэн л дээ. Тэр тагнуулын ажилтныг ялалсан шалтгаан нь төрийн нууц задруулсан хэрэгэл шийтгсэн гэж дуулсан. Миний хохирлын баримтууд болон гомдол гаргасан өргөдөл нь Монгол улсын төрийн нууц болчихсон гэдгийг би ингэж мэдсэн. Өнөөдөр би өргөдөл баримтуудаа үзүүлмээр байвч төрийн нууцад хамруулсан учраас би үзүүлэх боломжгүй байна. Намайг ятгаж итгэл төрүүлэхийн тулд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан болон сүхэ нар манай оффист өөрийн биеэр ирсэн гэж боддог. Учир нь бүгд найрамдах Солонгос улс дахь элчин сайдын яамнаас манай ажил хүртэл ойролцоогоор 1 цаг хагасын хугацаанд явж ирдэг. Цагаан гэдэг хүнийг тэгэхэд би анх удаа л харж байсан л да. Энэ хүмүүсийн бодлоор би нийгмийн эмзэг бүлэгт $1 сая буцалтгүй тусламж үзүүлэхээр зорьсон нь намайг баян гэж бодоход хүргэсэн болов. Тэд ирээд ерөнхийлөгчийн сонгуульд эхлэх цаг болсон. Дипломат бизнесийн харилцааг өргөжүүлээ. Том мега төсөлд хамтрий гэж хэлсэн. Гэвч миний хувьд татгалцсан. Учир нь миний хийдэг бизнес сонирхол таараагүй юм. Би бол
жижиг дунд бизнес эрхлэгч гэдгийг тайлбарлсан. Тэгээд цагаан намайг Монгол улс руу өрсөн. Тухайн үед би Монголын ерөнхийлөгчийн ажлын ордонд анх удаа орж үзсэн. Уг нь миний хийсэн хөрөнгө оруулалт цэвэр нийгмийн төлөө утааны эсрэг төсөл байсан юм. Би дахиад хэлье. Тухайн үед цагдаа прокурор шалгаад үнэхээр энэ хүмүүс гэм буруугүй байсан юм бол бүх хүнийг нүүрэлдүүлэх ёстой байсан. Хэнийгч хооронд нь уулзуулж мэдүүлэг аваагүй өнгөрсөн. Дараа нь ерөнхийлөгч сонгуул дахин ялалт байгуулсан. Намайг залилсан хүмүүс бүгд албан тушаал тагсан. Цагаан дахин ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон. Сүхэ гэдэг хүн элчин сайд болсон. Эдгээр хүмүүс хуурамч лиценз зарж залилан хийсэн. Энэ ажилд олон төрлийн албан хаагч оролцсон. Тэдгээр хүмүүсээс нэгэн ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Сүүлд нь тодруулахад цагдаа дээр яг энэ хэргийг хариуцсан шалгасан хүн нь ажлаасаа халагдсан байсан. Мөн миний гомдлыг шалгуулахаар авилгалтай тэмцэх газарт хандсан ч тагнуулын алба хаагч хоригдож ял идэлснээ нэвтрүүлгээр ярьсан байсан. Тэр тагнуулын албан хаагч бол үнэхээр шударга бас зоригтой ажиллаж байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Тухайн үедээ улсын ерөнхийлөгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгуулахаар тэмцэж байсан шударга албан хаагчийг насан туршид нь төрийн албанд ажиллах эрхийг нь хасаж хэлсээр ял идлүүлсэн. Энэ бол байж болсгүй зарчимгүй хэрэг, хэлмэгдүүлэлт. Би яг энэ асуудлаараа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороонд өргөх бичиг хүртэл барих гэж байсан юм. Монголын хүний эрх, ардчлалын төлөө энэ асуудлыг шийдэх ёстой гэж харж байгаа. Миний найдлага тасалсан байсан боловч Монгол улсын одоогийн засгийн газар шударга ёсыг тогтоох гадаад хөрөнгө оруулалтыг итгэлийг сэргээхээр ажиллаж байгааг мэдээд энэ хэргийг сэргээн шалгуулахаар гомдол гаргаад байна. Заллуулсан хохирлоо нөхөн төлөвлөх. Хамгийн гол нь ажлаа гүйцэтгснийхэн төлөө ял идэлсэн тагнуулын албан хаагчийг цагаатгаж өгөхийг одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан. Би ярьсан зүйлстэйгэн холбоотой бүх материалуудыг нь өгье. Би энэ хүмүүст гомдсон болохоос монголчуудад гомдоогүй. Утааг бууруулах шалны халаалтыг олон өрх айл хэрэглэхийн тулд хүчин чадал өндөр цахилгаан стандарт барих шаардлагатай юм. Би энэ асуудаар цаашид ажиллана. За үзэгч та бүхэнд үнэлт дүнэлт хийх эрх бол нээлттэй үлдэж байна. Бид өнөөдөр студид бас яг одоо тодорхой кейс дээр тодорхой дүр болсон тодорхой баримттай хохирогчийг студид урд суулгаж бас өөрийнх нь үг үзэл бодлоор тайлбар хариултыг авч танд хүргэж байна. Гадны хөрөнгө оруулалтыг татах нэрийдлэр гадны хөрөнгө оруулалтыг өршөглөн үлдэн хөөдөг ийм үйл ажиллагаа ямар ч аж ахуйн нэгж байгууллага дээр тохиолдож болох нөхцөл байдал байна шүү гэдгийг нэгтэн сэрэмжлүүлж хэлэх. За нөгөө талаар цаашид ийм хэрэгүүд давтагдан гарахгүй байх. За хэрвээ давтагдаж гарахаар нөхцөл байдал байвал тэр замыг тас цохон хаах ийм бодол агуулга бол төрийн бодлогод байх ёстой байна гэдэг зүйлийг л бас ойлгож аваасаа гэж бодлоо. За ингээд Дарс сулын улс орноос за бидэнд хэлэх гэж одоо зорж ирсэн танд бас баярлалаа. Ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Хамт байсан баярлалаа үзэгчдээ.